Хаа тэгээд ийм гоё зүйл бэлгээсэн нөхөртөө маш их баярлалаа. Тэгээд урмын нугалахгүй хичээх болно. Энэ зөвлөлт диско болтгүй нэ. Тийм учраас би өрөөндөө диско хийлээ. Надад ч өнөдөр жоохон төрөлдрөгчнээ. Мараар хариулаа юм болов. Зэвсээ. Боши. Сүүлийн бүр цаана гоё явддаг. Нөгөө шулжаа хоёрыг авцгаа. Хоёрыг авч бол тийм үгүй юм байдаг. Өчтөр 4 цагт кекс төгсөн байхгүй юу? Өчтөр кекс. Тэр эзэж дараа нь жоохон үсэж зах. Тэгэхээр хоёрыг авч. Яаны нүсээр. Тасаа жоохон төрсгөөд. Энэ зөвлөлт диско болтгүй нэ. Тийм учраас өрөөндөө диско хийлээ. Шаарч өгч байдаг. Өглөөч нар марга гараад амир дулаахан багш гэсэн. Одоо ч юм уу засгийн шуурга тавьчихдаг шүү. Моцод нэг ихээс хэлэхтэй багш. Орын нэнгэрэж даа. За тэгээд Валентиныхаа бэлгийг ашиглаж сурах гээл би ядаа хичээж юм да. Тэгээд бид хоёр нөгөө нэг айгүйх юу яасан. Интент Mobicom юм уу одоо юу гэдэг Mobicom салбар дэлгүүрүүд эдэн штэ тиймэрхүү юмд орох болгонд ингээл та скол ийм арт орох болгонд энэ нөгөө тав байна те бид хоёр явах гэж байгаа гэл юу гэдэгтэйсэн. Тэгээд яг хизээ авах бол мэдэхгүйсэн. Миний хувьд тэгээд манай нөхөр чинь бүх санхүүгүүд барьдаг учраас би ч нөгөө нөхрөөсөө хараадгүй учраас тэгээд хизээ авах нь мэдэхгүй. Тэгээд за ямар ч гэсэн хоёлоо мөнгөө цуглуулж байгаа л нэг өдөр авандаа гэл
бодож исэн. Тэгээ ярьжсэн. Тэгээд нөхөр маань надад хэлэхгүйгээр Валентинаар бэлгэлсэн. Тэгээ Валентинаас нөгөө юу орсон байгаа те блог маань орсон та бүхэн бас харсан баг. Тэгээд яагаад ийм бэлэг авах болоод ийм бэлгээс одоо бит хоёр одоо энэ таблеттай iPad-ыг авахар болсон дээ гэхээр одоо төрсний дараа хямрал ч юм уу тий айгу тийм бухимдуу болж эхэлсэн миний. Тэгээд одоо нөхрийгөө орой эрт ирэхгүй байна. Яасан их ажилтیں۔ Гэдэг ч юм уу тий тэр бухимдлаа тэгж илэрхийлж гаргаж ирсэн. Тэгээд нөхөр маань тэрийг ажиглаад ямар дүнэлтэнд хүрсэн бэ гэхлээр намайг юу яаж ямар ч зориггүй ямар ч одоо тийм итгэхгүй амьдарч байна. Тэгээд өөрийгөө жоох итгэвчүүлээ. Одоо чи нийгэмд гарна, чи байнга гэртээ байхгүй. Тэгээд өөрийгөө хөгжүүл, сур одоо мэдэх зүйл их байна. Өөрийнхөө чаддаг зүйлийг бас гарга бусдад заа сурах гэл айгуу тэгж зөвсөн. Тэгээд бид өөрийн шийдвэр болохоор iPad авах болсон. Тэгээд би болохоор өөртөө амар итгэлгүйсэн л та. Тэгээд одоо энийг аваад эн чинь бас тийм хямдхан зүйл биш те үнэтэй зүйл. Тэгээд ийм үнэтэй зүйл авчаад одоо ашиглаж чадах болов. Одоо жишээлх юм бол одоо утас нойлон надад iPhone 12 авч өгсөн. Тэгээ яг үндэ тэрийг би уцаар ярьж Facebook ухах, хүнтэй холбогдох. Тэрнээс цааш юусэн хэрэглэхгүй байсан. Тэгээд яг тэрүүн шигэ болчиход гэдэг аяг санаад бодсон. Тэгээд манай нөхөр болохоор чи чаднаа чи одоо ингээд сурах зүйл их байгаа учраас чи ашиглаа гэж тэгээд энэ бэлгийг сонгосон байгаа. Тэгээд надад нөгөө нэг юу онлайн сургалтанд бүртгүүлээ. Тэгээд энэ iPad-а бэлгэлсэн. Тэг ямар ч байсан үн цэнтэй зүйлийг бас үнгүүдүүлээ зүгээр гэртээ ингээд байж идэг. Зүгээр нэг тавилга болохгүйгээр тэг энийг бас тултал нь ашиглаад сурч мэдэх зүйлийг чинь сурч мэднэ. Хэрэглэх зүйл ингээд бүр ингээд дийлэгцэлхэн тэг ингээд тултал нь ашиглахыг ингээд хүсэж байгаа. Тэгээд ямар ч байсан iPad-тай болоод тэгээд совлог дээрээ бас iPad-ийнхаа хэргийг гаргах гад, оролдоод, сурах гад, нухаад, толгоо гიშгаад байж байна. Тэгээд ямар ч байсан үр дүндээ хүрэх байх. Багаараа сураад явж идэл хүрэх байхаа. Тэгээд энэ гоё зүйл бэлгэлсэн нөхөртөө маш их баярлалаа. Тэгээд урмын нугалахгүй хичээх хөдөлгөөн iPad-н дээр ихний элчэнд ойр зургийн төлөвлөгөө гаргах, тэмдэглэл хөтлөх, миний бичлэг бичиг гэжтэй амар юм. Тэгэл бичлэг эвлүүлэх гэх зэрэгээр доохондоо ашиглаж байна. Тэгээ нөгөө онлайн сургалтандаа сууд надад интернет болохоор гэх зэрэгээр ойр зураар л доохондоо хэрэгжилж байна. Тэгээд зураг намайг гол нь зураг зурж сураарай гэсэн. Тэгээд зураг зурж сурна. Иймэрхүү зураг зурж үзье. Тэгээд их зэрэгээр iPad-тайгаа танилцаал сурах гал хичээгээ л байна да. Тэний өдөрт тултал нэр хэрэгэлдэг л болох бах та. За өнөөдөр сүүлчийн шөнө байна. Тэгээд хэд өдрөөс ганцаараа унах юу байлаа. Тэгээд уг нь бол хагас өдөр гарах хэрэгтэй хагасны өглөө. Тэгээд хоёрын хооронд хагасны өглөө ялгаа авахгүй юм чинь гэж бодоод 5 дахь хоороо гарахаар болсон. Тэгээд маргааш орой гэртээ очиж хүүтэйгээд унтна гэхээр маш их гоё вэ. Тэгээд энэ өдрүүдэд бас сайхан байлаа. Бичлэгүүдтэй минь хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол доодох subscribe, like-ийг дараарай. Тэгээд та бүхэндээ дараагийнхаа бас сонирхолтой гоё бичлэгүүдээр уулзахаа. Түр баяртай.